Сайн байцгаана хүмүүстээ. Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. За бид удаагийн хичээлээрээ эдийн засаг бүлэг сэдвийг авч үзэх болно. За эдийн засаг бүлэг сэдв маань дотроо 5 үндсэн дэд сэдвээс бүрдэж байгааг хүүхдүүд маань харж байгаа байх. За тэгэхээр бид нар төр эдийн засгийг ямар бодлогоор зохицуулдаг вэ гэсэн эхний сэдвээ энэ удаадаа авч үзэх болно. За дэлгэцэн та бүхэнд зориулсан энэхүү бүлэг сэдвийн суралцсан зорилтуудыг харуулсан байна. Хүүхдүүд та бүхэн маань суралцсан зорилтуудаа маш анхааралтай уншаарай. Уг зорилтонд тулгуурлан элсдийн ерхий шалгалтын материал, усан шалгалтын материалууд боловсруулагдаж ирдэг байгаа шүү. За бид өмнөх 10 дугаар ангида эдийн засаг бүлэг сэдвээр макро эдийн засгийн үндэс, макро эдийн засгийн асуудлууд, санхүүгийн зах зээлийн тухай авч үзчихсэн. За тэгвэл эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд төр энэ эдийн засагт яг ямар бодлогыг хэрэгжүүлж эдийн засгийг ямар бодлогоор зохицуулдаг вэ гэдгийг бүгдээрээ авч үзье. За тэгэхээр төр макро эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх хамгийн гол зорилго нь нөгөө макро эдийн засгийн асуудлууд болох эдийн засгийн уналтыг зогсоох, инфляцийг сааруулах, дээрийн эдийн засаг болон нийгэмд гүйцэтгэх нийгэмд учруулах хор нөлөөллийг багасгахад, арилгахад оршиж байна. За судлаач Кенс зах зээлийн эдийн засгийн тогтолцоо маань өөрийгөө эдийн засгийн уналтаас аварч чадахгүй. Тиймээс төрийн оролцоотойгоор нийт иргэдийг нэмэгдүүлэх замаар энэ зорилтыг шийдэх ёстой гэж авч үзчихсэн. За дэлхийн түүхэнд 1929 оны 10 сарын 29-ний хямралыг хамгийн удаан үргэлжилсэн эдийн засгийн хямрал гэж үздэг. За үүнийг түүхэнд бас хар мягмар гариг гэж нэрлэдэг байгаа. За ингээд дэлхийн бүхий л улс оронд тулгарсан энэхүү эдийн засгийн хямралыг хэрхэн яаж зохицуулах ёстой юм болоо, хэрхэн яаж даван туулах ёстой юм ба гэдэг асуудал бол эдийн засгийн судлаачдын өмнө тулгарсан байж байдаг. За үүнээс тухайлбал Америкийн ерөнхийлөгч Франклин Рузвельт төр эдийн засгт оролцоо зохицуултыг хийх ёстой маа гэсэн Кейнсийн онолыг бол улс орондоо хэрэгжүүлснээр бас энэхүү эдийн засгийн хямралыг даван туулж чадсан гэж үздэг. Тэгэхээр нэг талаас зарим судлаачид бол энэ эдийн засгийг зохицуулахад төр өрөөсөө оролцох шаардлагагүй юм а гэж авч үздэг бол нөгөө талаас зарим судлаачид маань төр эдийн засагт ямар нэгэн байдлаар оролцох шаардлагатай юм аа. Ингэснээр эдийн засгийг зохицуулж хямралаас аварч чадна гэж үзэж ирсэн байна. За хүүхдүүд та бүхэн маань дэлгэц рүү анхаарлаа хандуулаарай. За төр эдийн засгийг үндсэн 2 арга хэрэгслийг ашиглан зохицуулдаг болохыг та бүхэнд харуулсан байна. За үүнд нэгдүгээрт төр сангийн буюу төсвийн бодлогоороо дамжуулан эдийн засгийг зохицуулж байдаг. За хоёрдугаарт төр мөнгө зээлийн бодлогоороо дамжуулан эдийн засгийг зохицуулж байдаг. За хүүхдүүд та бүхэн маань анхааралтай уншаарай. Энэхүү хоёр бодлогын гол ялгаа нь юу вэ? Мөн ижил тал нь юу вэ гэдгийг доор бүрэндээ анхаарч ажиглаарай. Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого зарлагыг өөрчлөх бодлогыг төрийн сангийн буюу төсвийн бодлого гэнэ. Харин нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний хэмжээ болон зээлийн хүүд нөлөөлөх бодлогыг төрийн мөнгө зээлийн бодлого гэж нэрлэдэг байна. За түрүүний слайдн дээр хүүхдүүд та бүхэн маань энэхүү хоёр бодлогын ижил болон ялгаатай талыг бас дор бүрнээ ажигласан байх гэж бодож байна. За энэ хоёр бодлогын маань ижил тал нь хоёулаа нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилготой байгааг хүүхдүүд та бүхэн маань анзаарч харж байгаа байх. За энэ удаагийнхаа лекцээр бүгдээрээ төрийн сангийн буюу төсвийн бодлогыг дэлгэрүүлэн авч үзээд
дараагийнхаа лекцээр бүгдээрээ төрийн мөнгө зээлийн бодлогын тухай авч үзнэ. За, дэлгэцэнд өгөгдсөн бүдүүвчийг хүүхдүүд та бүхэн маань анхааралтай ажиглаарай. За, хэрвээ төсвийн орлого төсвийн зарлагаас бага байх тохиолдолд төсвийн хомсдол үүсэж идэг. Үүнийг дефицит гэж нэрлэж байгаа. Харин төсвийн орлого нь төсвийн зарлагаас их байвал төсвийн илүүдэл буюу форфицит үүсдэг байна. За, эдгээр нэр томьёонуудыг хүүхдүүд та бүхэн маань бас нэр томьёоны тайлбар дэвтэр дээрээ бичиж тэмдэглэж аваарай. За, тэгэхээр бид төрийн сангийн бодлогыг ойлгохын тулд энэ улсын төсвийг бүрдүүлэгч хамгийн гол томоохон их усүр болох татвар гэдэг хичээлийг бас сэргээн санах шаардлагатай байж идэг. За, татвар гэдэг нь хуулийн дагуу тогтоогдсон хэмжээгээр бүх хүн хуулийн этгээдээс төр заавал төлөх буцалтгүй шинжтэй хураамжийг хэлнэ. За, ингээд зах зээлийн онолыг үндэслэгч Адам Смит энэ татвар хураалтын үндсэн зарчмуудыг бол анх тодорхойлж өгсөн байдаг. За, түүнээс бас заримыг нь багш та бүхэнд дэлгэцэнд харуулж өгсөн байна. Тэгэхээр улсын төсвийг бүрдүүлэгч хамгийн гол хүчин зүйл нь өөрөө юу байх нь вэ? Татвар. Тэгэхээр энэ татврын орлого, зарлага, төсвийн орлого, зарлага гэсэн энэ ойлголт маань нэг осондоо төрийн сангийн бодлогыг яах нь тодорхойлж өгч идэг байх нэ. Орчин үеийн Америкийн эдийн засагч Артур Лафер татрын орлого болох хураасан татрын нийт хэмжээ, татрын хувь хэмжээс хэрхэн хамаарч байдгийг бол графикаар илэрхийлсэн байж идэг. За, үүнийг бид нар бол Лаферын морь гэж нэрлэдэг. За, энэхүү Лаферын онол нь бол математик үндэслэлтэйгээр тэр татрын хувь хэмжээг тайлбарласан байж идэг. За, Лафер татрын хувь хэмжээг бууруулснаар бий болох үр дагавар нь төсвийн алдагдлын өсөлт бус харин бууралт байна гэдгийг томьёолсон байж идэг. За, тэрээр татрын хувь хэмжээ ерөнхийдөө 35% хүртэл өсөх юм бол ард түмний татвар төлөгчдийн татвар төлөх гэсэн итгэл үндэсэндээ байхгүй болно гэж томьёолж гаргаж ирсэн байдаг. За, хүүхдүүд та бүхэн маань дэлгэцэнд өгсөн бүдүүвчийг маш анхааралтай ажиглаарай. За, бид түрүүн ярьсан хэлсэнчлэн төр эдийн засгийг сангийн бодлого, мөнгөний бодлого гэсэн хоёр бодлогоор зохицуулдаг болохыг авч үзсэн байна. За, тэгвэл энэхүү сангийн бодлогыг хэрэгжүүлэгч нь Монгол Улсын засгийн газар буюу сангийн яам байж идэг. За, энэхүү бүдүүвчийг бүгдээрээ бас анхааралтай ажиглаад нэг асуудлыг бас дэвшүүлж тавьж байгаа байх. Ер нь улсын зардлыг нэмэгдүүлэх нь яагаад нийт эрэлтийг нэмэгдүүлдэг юм бэ гэж. За, нэгдүгээр төр өөрийн хөрөнгөөр нийтийн шинжтэй ажил зохион байгуулж болно. Жишээлбэл зам гүр барих, нийгэмд хэрэгцээтэй бусад объектуудыг байгуулж болно. Ингэснээр ажилгүй олон хүмүүс ажилтай болж тэдний орлого нэмэгдснээр өрхийн хэрэглээний зардал буюу эрэлтийг нэмэгдүүлнэ гэж авч үзсэн байна. За, хоёрдугаар төрөөс засгийн газрын хөтөлбөр төслийг боловсруулж түүнийг хэрэгжүүлэхэд зориулж зардлаа ихсгэж болно. Жишээлбэл төмөр зам барихад мөнгө хуваарлж болно. Тэгэхээр төрийн энэхүү томоохон захиалгыг төмөр замын эд анги, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компани, байгууллагууд хүлээн авч үйлдвэрлэл явуулсны эцэст төр тэдгээрийг захиалгын дагуу худалдаа авна. Ингээд захиалга авсан компани ажилчид нэмж ажилчин авахын зэрэгцээ бусад холбоотой ажилдаг байгууллагууд мөн захиалга өгч болно. За, ингэж ажил эрхлэлт болон хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж нийт эрэлт яах нь өсдөг байх нэ. За, тэгвэл хоёрдугаард татрын дарамтыг багасгах нь яагаад нийт эрэлтийг нэмэгдүүлж өгдөг юм бэ гэж. За, төсвийн орлогын дийлэнх хувийг буюу 70-80% хүүхэн болон аж ахуй нэгжээс авах татрын хувь хэмжээг бууруулснаар хэрэглэгчийн орлого, аж ахуй нэгжийн орлого өснө гэж үздэг. Ингэснээр хэрэглээний зардал болон хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж нийт эрэлт өснө гэсэн үг.
Гэхдээ татврын хувь хэмжээг бууруулах нь эргээд төрийн орлого буурах нэг гол шалтгаан болно гэж яах нь үздэг байна. За ингээд бид өнөөдрийн хичээлээр төрийн эдийн засгийг зохицуулах үндсэн хоёр бодлогын сангийн бодлогын тухай авч үзсэн байна. За мэдээж одоо энэхүү бодлого маань өөрийн гэсэн давуу сул талуудтай. За давуу тал нь гэвэл энэхүү одоо сангийн бодлогыг тухайн улс орн маань хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг урамшуулж өгч байдаг. Харин инфляц эсрэг хүчин үүсдэг ийм сул талтай байна. За төрийн эдийн засгийн бодлогын арга хэмжээнүүд нь ямагт нийгмийн нэг бүлгийнхний сонирхолтой нийцэж нөгөө бүлгийнхний сонирхолтой зөрчилдөж байдаг онцлогтой. За ингээд бид дараагийнхаа хичээлээр одоо төрийн мөнгө зээлийн бодлогын тухай авч үзэх болно. За гэртээ та бүхэн сурагчийнхаа 107-аас 109 дугаар хуудсан дээрх мэдээллүүдийг уншаад унших хувцастай гол ойлголтуудыг тэмдэглэж аваарай. Мөн сурагчийн үйл ажиллагаа 4-1, 4-2-ыг хийж гүйцэтгээд багшаас асууцвал байвал асуугаарай. Хичээлийн агуулгатай холбоотой мэдээллийн одоо дараах сайтуудыг багш нь одоо өглөө эндээс орж бас хүүхдүүд та бүхэн маань бие даан илүү дэлгэрүүлэн судлах боломжтой. За өнөөдрийн хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Хин ч хянаж хараагүй байхад ажлаа сайн хийсээр л байхыг чанар гин. Henry Ford. Ингээд бүх хүүхдүүддээ сурах үлсэнд өндрөөс өндөр амжилт хүсье.